За хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт одоо үзэж сонирхож байгаа ард иргэдэд энэ өдрийн мэнд хүргэе. За миний бие Дашаа Ухтай Батсүх нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн. За энэ ард нийтийн санал асуулах хөтөлбөрийн санаачлагчдын нэг. За одоо ингээд зэвсэгтвчний бэлтгэл хурандаа хүн байгаа. За өнөөдөр бид нар ээлжит өнөөдрийн хэвлэлийн хорлоороо явцсан мэдээллийг хүргэнэ. За энэ ард нийтийн санал асуулах хөтөлбөр маань үүсгэж зохион байгуулагдаж эхлээд бас 2 сар гаруй хугацаа явагдаж байна. За энэ хугацаанд бид нар бас ард иргэд та бүхэндээ таниулах, хүмүүсээ нэгтгэх зэрэг нэлээдгүй ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд бид нар одоо энэ сарын 13-ны өдөр анх тугаар уулзалт зөвлөгөөнөө хийгээд ард нийтийн санал асуулгаа уламжлах тэр анхны зөвлөгөөнийг зохион байгуулахаар зарласан байгаа. За энэ шуудлан хурал зөвлөгөөнд оролцох хүмүүс маань 1 сарын 1-ээс эхэлж бүртгэл эхэлсэн. За онлайнаар за мөн манай ансаа гэсэн ард нийтийн санал асуулга гэсэн веб хуудасаар дамжуулаад ер нь бол 1 сарын 1, 2 ингээд өнөөдөр 6 хүртэл за нэг 6-7 мянган хүн бол авсан тоогоор бүртгэгдсэн байна. За хурлын заал маань болохоор манайх Corporate Convention Hall гэдэг зааланд явагдана 13-ны өдөр. Хурлын заал маань яг 1012 хүний судалтай. Гэхдээ бид нар 1100 хүнийг бүртгэж байгаа. Тэгэхээр бүртгэлийн талаар одоо ингээд явцын мэдээ өгөхөд бол ер нь 1, 2 зарласан өдрөөс 3-ны дотор бол яг бүртгүүлсэн хүмүүс маань суудлын тооноос давтсан байна. Зөвхөн биднийг дэмжиж байгаа бас зөвхөн цаашдаа оролцох, дэмжиж санал хүсэлтэд солилцох хүмүүс маань бол 6000 гаруй тоо болцсон байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг бүртгэл дээрээ өнөөдөр үдээс хойшоос эхлээд бүртгэлээ нэгтгэх ажилд орно. Нэгтгэх гэдэг маань өөрсдийн нөгөө пэйж хуудас руу эсвэл тэр нөгөө бидний нээсэн Google дээр байгаа документ хуудасаар бүртгүүлсэн гэрчийн олон талаас ирсэн бүртгэлүүдээ нэгтгэх нь. Тэгэхээр өнөөдөр хэлэхэд бол заалны тоотой учраас бид нар яг үнэн шударгаар бүртгүүлсэн он сар өдрөөр нь хороо засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжээс тус бүр 2 хүнийг давхардуулахгүйгээр бүртгэн шүү гэдгийг бас өнөөдөр дуулгая. Тэгээд бид нар яг 2-3 хоног бүртгэлээ яг цэгцлэх баха. Энэ дээр бол нэг авар өврийн хаалга тэр энэ гэхгүй бид нар яг иргэдийн оролцоо учраас бүртгүүлсэн он сараар л бүртгэх болно. Харин тэгээд энэ дээр нэг засаг захиргааны нэгж буюу нэг сумаас 2 хүн л оролцох хэрэг байгаа. Энэ дагуу бүртгэн шүү гэдгийг хэлье, тийм ээ. За тэгээд мөн өнөөдөр бид нар бас давхар цахимаар улсын хурлын тухай хуулийн 39 дугаар зүйлийн дагуу цахим өргөдлийг бас зарлан явуулж эхэлж байгаа. Энэ маань баталгаажаад өнөөдрөөс гараад ирэхээр энэ орон даяар байгаа, гадаадд байгаа дэлхийн монголчууд маань цахимаар нөгөө хууль санаачлах хэрэг бүрддэг шүү дээ. Petition CGM гэдэг парламент CGM гэсэн. Энэ цахимаар бас гарын үсгээ идэвхтэй өгөөрэй. Энэ маань болохоор нийтийн өргөдлийн журмын дагуу нэгдсэн өдрөөсөө 30 хоногт амжиж 100,000-аас дээш хүний санал авах юм бол тухайн саналыг дэмжигддэг байгаа. Энийг манайхан мэдж байгаа учраас цахимаараа бас идэвхтэй өгөөрэй гэж бас уриалахаар байна. Тэгээ ер нь бол энэ удаа бид ард нийтийн санал асуулгаар зохион байгуулж байгаа явц маань үнэхээр бас урамтай, сайхан, иргэдийн үнэхээр дэмжлэгтэй явагдаж байгааг бас хэлэхэд таатай байна, тийм ээ. Бидний бүртгэл ямар явж байна, урд нь бид хийж хахад заалаа дүүрэх гээд хүлээгээд суудаг гэсэн бол өнөөдөр заал дүүрсэн байна. Заалыг одоо ивент этгээд нэг аж ахуй нэгж хүн гаргаад өгсөн байна. Үн төлбөргүй гэх жишээ нь. Тэгэхээр орон даяар иргэдийн сэтгэл зүтгэл урам бол мундаг сайн байна гэж хэлье. Тэгээ манайхан бас үзэл бодлосоо хуваалцсан. Бүгж яхаа өөрөөр танилцсан дадчихсан.
За тань байцгаана уу. Миний бие Эрдэнэ Монгол Монголчин Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэн байна. Зураач мэргэжилтэй. Тэгээ энэ ард нийтийн сонгуульд явах их ач холбогдолтой манай ард иргэд идэвхтэй оролцож байгаа. Оролцоорой гэж уриалъя. Ягаад гэвэл манай сүлд дуулагч нэг цаахан үг байдаг шүү дээ. Хатан зориг бүхэл чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя гэж бид дуулдаг шүү дээ. Гэтэл манай орн чинь мандуулах байтугай бүр одоо өрөнд ороод ядуураад одоо ийм болцсон тогтолцоотой болсон байдаг. Тэгэхээр энэ тогтолцоогоо л одоо өөрчлөе гэсэн танаа шүү дээ. Ард олон энэ дээр энэ санаатай бүгдээр нэгдээд байгаа. Тэгээ тогтолцоо чинь тэр байтугай бүр нүрсний хулгай гэдэг одоо бүр сонсгол хийгээд бүр нотлогдчихоо үстэй. Тэгээд ийм хулгайчдын тогтолцоо юу болж байна. Тэгээд энэ тогтолцоогоо л одоо өөрчлөе, халая, тайхан амьдрээ. Тэгээд энэ Монгол улсын түрүүнийхээ сүлд дуулын үгэн дээр байдаг шиг хатан зэрэг бүхэл чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя гэж одоо энэ сэтгэл зүрхээр нэгдэж байгаа шүү дээ. Ингээд Монголын ард олон нийтэд энэ танил асуулгатай саяны Бацлын хэлсэн тэр 100,000 гаруй эзэгтэй бас идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Ямар шийдлийг илэрхийлж байгаа. Дараа нь шийдвэрийн үгний дараа ч асуултаа хүн болчихвол асуулт. За, хурцээсэн сэтгүүлч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр өөргөн сайхан эцгээсэн байна. За, тэгээд ард нийтийн санал асуулга явуулах энэ мөчөөс өмнө ард түмэндээ хандаж хэлэхэд их хааны минь ганц сургаал байдаг. Хүсэл зоригч нь хэдий агуу байна, хөлөг морчин төдий хол давхна гэж. Тэгэхээр одоо манай ард иргэдийн маань одоо хүсэл зорилго бол энэ холгой нүүрлсэн энэ нийгмийн солих, тогтолцоогоо өөрчлөх, төрөлхийнхээ эрхийг гартаа барих тэгээ ийм зорилготой юм шүү. Тэгээ ард иргэд минь тэгээд одоо энд идэвхтэй бодол санаагаа хэрэгсэлцэн нийгмийн шинж чанартай үжил бодлоо ярихад бэлдээд салбарын жижиг зовлон ярилгүйгээр тийм нийгмийн шинжтэй бодлоо зэгцлээд тэгээ энэ хуралдаа ирээрэй гэж та бүхнээс уриалъя. Ард түмнээс идэвхтэй оролцох төлөвтэй байна. Одоо байдлаасаа болох юм бол тэгээ энд их зохион байгуулалттай сахилга баттай их сайхан оролцохыг уриалж байна. За хөрөнгөө миний нэр Үлжий сайхан сонгон хайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн байна. За дараачих нэг. За сайн байцгаана уу. Бүгдэнд энэ өдрийн эндийг хүргэе. За би сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хороонд өршин суудаг энэ биш гэдэг хүн байна. Инженер мэргэжилтэй. За би ягаад өнөөдөр энд ингээд үжил бодлоо илэрхийлэх гэж ирсэн бэ гэхээр зэрэг ард түмний санал асуулгыг дэмжиж энэ санал асуулгаар одоо юу хийх юм, юу одоо зохион байгуулах гэж байгаа энийг судалж мэдэж ард түмэндээ бас өөрийнхөө үгийг хэлье гэж бодож байгаа. Энэ санал асуулгаар одоо Монголын одоо 330 сум аймаг сум дүүрэг бүх одоо сум хорооноос иргэдийг төлөөлж одоо оролцуулж энэ 11-р сарын 13-нд болох одоо энэ хилцүүлэгт бүгдээрээ хэлэлцэж тэгээ энэс ямар санал одоо дэмжигдэх нь үү? Тэрийг улсын хурлын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий сайд, хурлын даргад одоо саналаа хөрвүүлэх. Тэгээд хуулийн дагуу энэ улсуудад хөрвүүлэхээр энэ бүгдээрээ энэ хуулийн дагуу хэлэлцэж бас шийдвэрлэх. Тэгээ хэлэлцэж шийдвэрлсэний дараагийн үйл ажиллагаа явагдана. Одоо бол тийм юм гэж одоо юу болох зүгээр энэ ард түмэн одоо энэ 13-нд саналаа бүгдээрээ нийлцэж хэлэлцэж тэгээд шийдвэрлэх юм байна. Тэгээд энүүнд одоо ард түмнээ идэвхтэй оролцоороо бүгдээрээ Монгол улсынхаа төлөө одоо зүтгэе. Одоо энэ
улсын хурлын гишүүнд тогтолцоо болохгүй байна, хууль нь болохгүй байна, энэ болохгүй байна гэж хэрэгэлдэж маргалдаад байгаа нэг нэгдээд тогтолцоо гэдэг чинь ерөөсөө хууль. Хуулийг өөрчилж ийж бүгдээрээ одоо нэг сонгуул боллоо, ерөөсөө тэр хуулийнхаа дагуу ерөөсөө тэр хуулиа бид нэр ард түмэн өөрснөө хэлцэж батлах юм. Тэгээд дараагийн ажлыг бол одоо ярих юм алга. Зүгээр одоо бол энэ 13-нд одоо болох одоо энэ юунд идэвхтэй оролцоороо. За тэгээд баярлалаа. За. За бидний монголчууд өнөөдрийг амар амгалан айлтгая. Та бүхэндээ сонгоо ярихын дүүргийн 13 дугаар хорооны иргэн Эрдэнэ мам огтой бямсар миний бие ард нийтийн санал асуулгад өөрийн биеэр ялцчихгүй энэ дээр байгаа бидний сонгосон нөхдүүд бидний эсрэг бас нэг татвар төлөөс янз бүрийн үйлдэл гаргаад байгаа учраас бид өнөөдөр ард нийтээр цуглаж ард түмэнтэйгээ ард нийтийн санал асуулгаа хилцэж бүгдөө цуглаж одоо нөө ярилцаж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тийм учраас миний Монголын ард түмэн бүгдөө ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцож өөрийн санал бодол хүн болгонд асуудал байгаа учраас энэ дээр санал бодлоо илэрхийлж өнөөдөр энэ дээр байгаа одоо улсын хурлын гишүүд төрийн 3 өндөрлөг магадгүй нийслэлийн удирдах байгаа иргэдийн төлөөлөгч нийслэлийн засаг дарга гэдэг эдгээр хүмүүс маань бидний төлөө ажиллахгүй байгаа учраас бид нар өнөөдөр ард түмнэр үндсэн хуульд заасан ард нийтийн санал асуулгаараа бүгд эвлэлтэн нэгдэж саналаа хургуулж бүгдөө дуу хоолойгоо хүргэж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тийм учраас миний Монголын ард түмэн ард нийтийн санал асуулгатаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. За түрүү сэтгүүлчээс ирсэн асуулт дахиад асууж хүмүүнэ дөө. За ард нийтийн санал асуулгаар бол өмнө нь Монгол улсаас манжин давхлаас гарч ирсэн. Энэ удаагийн энэ ард нийтийн санал асуулгаар яг ямар зорилготой ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж байгаа зорилго нь юу юм бэ? За тийм байна. Үнэхээр Монгол улсын одоо энэ шинэ үеийн түүхэнд бол 1945 оны 10 дугаар сарын 20-нд тусгаар тогтнолоо одоо зарлах уу, тусгаар тогтнох уу гэж одоо тохойд манж биш юм а. Нөгөө хятад Орос гэсэн гүрэн байсан. Хятадаар үлэн зөвшөөрлөх асуудал байсан. Анх удаа тэрийг бол зарлаад бид нэр тухайн 490 мянган иргэдийн 98.1 одоо 1% орцтойгоор тусгаар тогтнолоо ард нийтийн санал асуулгаар тогтоож чадчихсан тийм. За энэ бол одоо 2 дахь удаа энэ хууль гарснаас хойш одоо бас хийгдэх гэж энэ цаг үед. За өнөөдрийн бидний санал асуулгын гол зорилго бол товчхон хэлэхэд бол ард нийт иргэдтэй ойлгох зорилго маань бол сүүлийн 30 гаруй жил ээлжил төр бариад байгаа энэ манаа гэсэн одоо биднийг төлөөлнө гэж сонгогддог улсын хурл маань биднийг төлөөлж чадж гин үү, чадахгүй нь Монгол улс хөгжиж гин үү гэдэг дээр товчхондоо бол энэ одоо ажиллагаа явуулж байгаа нэг танхимтай 126 гишүүнтэй парламентэд итгэл үзүүлэх үү, эс үзүүлэх үү гэсэн асуудал товчхондоо. Зөвхөн бид нар яг санал асуулгынхаа томьёолыг бас олуулаа зөвлөж ийж одоо тэр 13-ны хурал дээр бид нар ерөн зорилгоо бол дэвшүүлээд 2-3 хувилбараар хийгээд очиж штэ хурал дээр. Тэрнээс биш одоо 13 энэ санал асуулгын гол зорилго бол сая хэллээ тийм ээ. Энэ 126 энэ хуралд итгэл үзүүлэх үү, эс үзүүлэх үү гэсэн. Зөвхөн ингээ хэллэгээр хэлбэл энэ улсын хуралд тарах уу, тарахгүй юу тий. Цаашдаа эднэрээр удирдуулж явах уу, ард иргэдийн оролцоотой иргэд засаглах эрхээ эдлэх үү, эсэдлэх үү гэсэн зорилго нь байгаа тийм ээ. Тэгээд манайхан цаашлаад хэлэхэд бид нар удаадараа хэлж байгаа. Бас дийлэх иргэдээс асуулт ирдэг. Энэ улсын хурлч өөрсдөө одоо хуулийн дагуу 3-2-ын зөвшөөрж иж над ард нийтийн санал асуулгах чинь зарлагдсан штэ, зөвшөөрөгдсөн штэ гэдэг байхгүй. Үнэн. Бид бол үнэхээр л үндсэн хууль ард нийтийн санал асуулгын тухай хууль үндсэн хууль
оруулах нэмэлт өөрчлөлтөд журмын тухай хууль гэсэн энэ хуулийн хүрээнд явагдаж бид давах, ялах эрх, цорын ганц эрх бол энэ ард нийтийн санал асуудал юм аа гэдгийг бол удаадараа хэлээд байгаа тийм ээ. Мэдээж 3-2-оор одоо энэ одоо байж байгаа парламентын гишүүд маань 3-2-оор бид тараа эсвэл үндсэн хуулиар өөрчлөлт бид бууя гэж хэлэх хүсэл нь яг хүсэлтэй хүмүүс байгаа. Тэгэхдээ тэх нь яах вэ гэвэл тэднийг сонгосон бид нэр 3-2 чинь 84 гишүүн байдаг. Тэрийг сонгосон 800 мянган иргэн, сая 600 мянган иргэн нь бид юм шүү гэдгийг бас ойлгож хуулинд байгаа эрхээ эдэлж энэ санал асуулгад амжилттай оролцож санал асуулга амжилттай хийгдэж ард иргэдийг засаглах эрх биелээ олно гэсэн итгэлтэйгээр бид бас зорж яваа. Өөр асуултууд юу байна? Одоо ингээд тухайлбал одоо ди парламентод 100 мянган хүн гарын үсэг цуглуулад тухайн асуудлууд хэлэлцэхгүй ингээд байгаа юм шиг байна шүү дээ. Яг одоо үнэтийн тухайд ямар хүлээлттэй байгаа. Тэгэхээр өнөөдөр биднэрт бол нөгөө хүрээний зовлон гэвэл далаа гэдэг шиг Монгол улсад бол зовлон тийс салбар бүр дээр одоо бүр төвчшгүй зовлонгууд байгаа. Энийгээ бид нар манай ард түмэн нийт иргэд маань жишээл ингээд том жишээ татаад ярихад уран болохгүй байна гэж нэг хэсэг сайхан сэтгэлтэй улсууд зүтгэл гүйдэг талбай дээр 5-10 гүйдэг биш сэдэнтэй явдаг. Нөгөө талд нь утаа болохгүй байна гэж бас гүйдэг. Нөгөө талд нь одоо жидүүгийг эсэргүүцэж байна гэж. Энэ бид нар энэ их олон зовлонгоос салах хамгийн том гарц гаргалгаа маань одоохондоо бидэнд байгаа ард нийтийн санал асуудал гэсэн хууль байна. Дээрээс нь Монгол улсын үндсэн хуулинд заагдчихсан үндсэн хуулийн 3-1-д заагдсан засгийн бүх эрх ард түмний мэдлэлтэй түүнийгээ шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэсэн энэ заалтыг байгаа дээр бид нар тэр малчин тэр тариач энэ ядуу энэ сэхэтэн гэхгүйгээр иргэд бид нэгдэх юм бол бид үнэхээр ялнаа давнаа гэсэн энэ сайхан урмаар л бид хижээгд бидний хамгийн том хүч бол эви гэсэн хүч байгаа шүү. Бидэнд мөнгө байхгүй те. Тэрийг бас манайхаа ойлгоорой л гэж байна. Манайхан дундаас өөр хэл нэмж хэлэх юм байна. Цаг байна 10 минут нэмээд цааш. За одоо ингээд бидний юм юусо болохгүй байгаа юм болгон одоо юунаас болохгүй байна гэж ярихаар зэрэг одоо бид нар юу яах хэрэгтэй вэ? Эхлээд зөв онц тавьж ийж тэгээд гарц гаргалгаагаа бүгдээрээ хилэлцэж зөв онц тавьж ийж цаашаа явахгүй бол одоо нөгөө эмнэлэгт үзүүлээд буруу онц тавиулаад одоо тэгээ бурууддаг шиг одоо бид нар яг зөв оншоо яагаад одоо 35 жил одоо бид нар ингээд бидний амьдрал одоо энэ долларын ханш яагаад өсөж байгаа юм? Барааны үн яагаад буухгүй байгаа юм? Яагаад энэ инфляц өсөж байгаа юм? Тэгээд яагаад энийг буулгаж чадахгүй байгаа юм гэхээр зэрэг тогтолцоон юм байна, хуулийн юм байна гэж яриад байгаа. Тэгээд бид нар одоо энийг өөрчлөхийн тулд одоо яах ёстой юм бэ? Тэгэхээр зэрэг уул нь улсын хурлын гишүүд хууль батлаад бидний энэ хуулийг өөрчилж явах ёстой. Одоо тэгэхээр энэ улсын хурлын гишүүд одоо ийм одоо эрх мэдлгүй юм шиг одоо тогтолцооны юм байна, хуулийн юм байна гэдээ одоо өөрчлөж чадахгүй байж өөр гаццсан. Одоо цаашаа юу ч хийж чадахгүй болчиход байна. Тэгэхээр зэрэг улсын хурлын гишүүдэд итгэл үзүүлэх юу, үзүүлэхгүй юу гэж энэ ард түмнээс асуугаад тэгээд ард түмний саналаа одоо хөрвүүлж ийж тэгээд хуулийн дагуу одоо Монголын ард түмэн бас нэг үндсэн хуулийнхаа энэ санал асуулга гэж ямар одоо юу вэ? Энийг бас бүгдээрээ нэг үндсэн хуулиар нэг 10 минут уншчих хэрэгтэй байна. Бүгдээрээ тэгээд эвлэлд нь нэгдээд тэгээд одоо нэг одоо удирдлагтай гэж удирдлагч юу вэ? Монголын ард түмэн бүгдээр нэгтгэл болоо. Тэгээд бидний бүгдээр одоо энэ эх орны төлөө одоо энэ олон жил одоо ярьсан, хэлсэн тэгээд энэ мэргэжилтийн улсууд байна, хуулийн улсууд байна, эдийн засгийн ухааны докторууд байна. Тэгээ эднэртэйгээ хамтраад одоо ажил ард түмэн бүгдээр хамтраад энэ
Тэгээ энэ хуулиа өөрчилж болно. Ямар хуулийн заалтыг өөрчлөх юм. Тэгээд энэ дараагийн асуудал. Тэгээд бид нар одоо энэ 35 жил одоо юу нь болохгүй байна вэ гэхээр энэ маш их олон хууль өөрчлөгдсөн байгаа. Тэгээд энэ яатаж жоохон тавч хэлж дөрчгөн хэлээд 91 оноос хойш одоо 91 оноос хойш 91 оны 4 сарын 4-нд Монгол банк, Арилжааны банк гэдэг хоёр шаталтай хууль батлагдсан юм. Энэ хуулийг батлахдаа Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банкны одоо мэргэжтэнгүүд одоо зөвлөхүүдтэй хамтарч энэ хуулийг баталсан байгаа. Манай одоо эдийн засгийн судлаачид эрдэмтэд тэгээд энэ банкнд ажиллаж исэн улсууд энэ хуулийг баталсан. Тэгээд энэ хуулийг батлахдаа энэ валютын санг доллар эзэд гэж яриад байгаа энэ улсууд энэ хуулинд өөрчлөлт оруулсан байгаа. Маш их ноцтой одоо хууль байгаа. Тэгээ энэ хууль нь юу гэхээр зэрэг Монгол банк ерөөсөө засгийн газрын хараа тус байна. Валютын сангийн мэдлэлт байна. Тэгээд нэг банкны одоо монопол байдлыг ардчлалын одоо юу нэвтрүүлж байна. Тэгээд энэ арилжааны банкнуудыг байгуулж ийж. Тэгэхээр доллар эзэд одоо юу яадаг вэ гэхээр зэрэг одоо байгалийн баялагтай улс орны одоо өмч хөгжил явуулж үйлдвэр юугүй болгож ажилгүй болгодог. Лиценз тусгай зөвшөөрөл бий болгож ийж уул уурхайг нухдаг. Тэгээд дээрэс нь энэ олон арилжааны банкуд энэ юунд өөрчилж ийж юу яадаг. Тэгээд ийм юм байна. Тэгээд энэ хуулийг одоо энэ маш олон тэрнээс хойш маш олон нөгөө хууль өөрчлөгдсөн. Тэгээд энэ хуулиудыг өөрчлөх. Тэгээд бидний одоо энэ болохгүй байгаа юм одоо зүгээр энэ ард нийтийн санал асуулганд одоо нэгдэж тэгээд энэ хурлаараа одоо зөвлөгөөнөөрөө бүгдийг шийдэх юм байна. Саналаа нэгтгэж одоо ингэж оруулж ийж тэгээд тийм байна. Тэгээд энэ санал хураалтанд одоо Монголын ард түмэн бүгд эвлэлтэн нэгдэж өдөртөө оролцоорой гэж уриалж байна. За бас цаг дуусчих шиг байна. Нийтлэг ирдэг бас нэг манайхны одоо энэ пэйжээр ирж байгаа асуулт байгаа. Их хурлыг тараачаад тэгээд дараагийн алхам нь юу юм бэ гэж. Тэгэхээр ямар ч тохиолдолд одоо улсын их хурлын тухай хууль байгаа. Тэгээ үндсэн хуулийн заалтууд байгаа. Их хурл тарах гэдэг бол хамгийн бидний зорилго одоо хэлбэлэг нь тийм ээ. Итгэл үзүүлэхгүй бол тэр чинь угаасаа хуулиар таарна. Ард нийтийн санал асуулганд одоо нийт сонгогчдын 50%-аас дээш оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэй тооцож оролцсон одоо иргэдийн 50-аас дээш хувийн одоо хүлээн зөвшөөрсөн санал хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа байхгүй. Тэгээд ард нийтийн санал асуулганд оролцсон хүмүүсийн санал хүчин төгөлдөр болох юм бол итгэл үзүүлээгүй учраас улсын их хурл тарна гэсэн үг. За улсын их хурл тарахаар өнөөдөр улсын их хурлын тухай хуулинд байгаагийн дагуу дараагийн сонгуулиа зарлж өгөөд дараагийн сонгуулиар бүрдэх тэр ард нийтийн их хурл байна уу, иргэдийн их хурл байна уу? Дараагийн хурл бүрдмэгц энэ их хурл өөрсдөө тарна гэж байна. Энэ хуулийн дагуу явагдана. Тэгээ дараагийн гарц үеийн гэдэг нь үнэхээр аль ч хэлбэрээр явсан их хурл тарна. Ард нийтийн санал асуулга хүчин төгөлдөр болох юм бол тарна гэсэн. Тарах юм бол хуулийн дагуу дараагийн сонгуулийг зарлж өгөөд ямар хэлбэртэй ямар хурл байхаас үл шалтгаалаад их хурл маань тэр сонгуулиар бүрдсэн улсын их хурл гэдэг юм уу, одоо иргэдийн их хурл гэдэг юм уу, хоёр танхимтай ямар нэгэн хэлбэрийн дараагийн их хурл бүрдэхэд энэ их хурл хуулийнхаа дагуу тарна гэсэн ийм өнөөдөр хүчин төгөлдөр мэдэрч байгаа хуультай шүү. Тэгээд дараа нь яахан гэдэг асуултын ерөнхий хариултууд энэ шүү. Манайхнаас өөр асуудал байсан. Хэлэх үү. За баярлалаа. Баярлалаа.